Компани бол нөө иргэдтэй их уулзалтыг, гурвалсан уулзалтыг хийчихнэ. Тэгээд дээрэс нь бүх нөгөө энэ бичиг баримтын манай компани хариуцчихдаг. Одоо архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз, ер нь комисс хүртэлх бүх юм нь бүтээн байгуулагч нар бол зөвхөн барилгаа барина. Бусад одоо ингээд төрийн үд захиж бичиг баримт гэж зоохгүй. Ингээс 53 айлч үлээ. Ингээ орчих юм байна тий. Ингээд энэ чинь 1-9 тойрог байгаа даа. Тэгээд нийт 53 айл энэ байр ашиглалтанд ороод 53 айл орчих юм бол ганцхан энэ тойргийн хувийн хвшлүүд үлдэнэ. Нөгөө нэг давхартаа автсан. Энэ байрууд ч юм бол 1940-од онд орсон нөгөө 24-ийн хан өрөнгүүдээ нөгөө дранк нөгөө мод ингэж дранклж агаад шавардсан энэ 40-од оны байрлал бохгүй. Бүгд стандарт шаардлага авах. Энийг яг нөгөө төлөвлөлтийнхаа дагуу энэ төвийнхаа нөгөө шинэ бүтээлчлэлтэйг уялдуулж хий гэж байгаа. Тэгэхээр энэ та дээрээ нааш эрхээ шилжүүлж авах тий. Тэгээд томоо дарагтай ярьж байгаа энэ төлөвлөлтүүдэд дахиж нэг хараад яг нөгөө ерхий төлөвлөгөөнийхаа дагуу одоо зөвхөн ингээд нэг баахан шаварлцсан барилга бариад байх биш. Нөгөө явган хүний удамж тэгээд дахин төлөвлөлттэйг уялдуулж хийгээд энэ цагаан бариуд энэ ордны хоёр талд ч одоо ингээд нийтдээ чинь 27 30-аад байршин байна. Тийм, нийтдээ 27 барилга. Энэний цаатал нөгөө 27 28 ашиглалтанд орсны хажуудалд одоо 4 барилга бэлэн байж байгаа. Хан хөхий гэдэг компани нийслэлээр шалгарсан юм байна. Одоогоор бол бид нар хавар барилгын нураагаар газрын чөлөөлж байна. За одоо энэ байр ашиглалтанд ор хамгийн энэ тэргүүний асуудал болчихдог. Хамгийн ам энэний хөрөнгө оруулалтыг шийдчих юм бол энэ 53 айл байранд улсын төсөлтөөр ягаад тэр үндэстэн танах руу өрөмжлөг нөгөө юу эрхэн танаар хэмжээд тэндээс айлууд руу шилжчихээр хаалгалаа. Бусад энэ цагаан байрнуудын төлөвлөлтийг энтэйг уялдуулж аятайхаа хийх. Ногоон байгууламж тий. Тэр явгооны гарц тал ерөнхий төлөвлөгөөний дагуу хийх. Дүүрэг төмөр төмөр арга хэсэгчлсэн болон ерөнхий төлөвлөгөөнүүдээ гаргацсан байж байна. Одоо бид нар бол одоо завир бол хөвж явсан бол одоо сэлүүртэй болчиход одоо дулааны станц, цахилгаан станцын төлөвлөлтүүд энэ ондоо ингээд хийгдээд явж байна. За одоо энэ цагаан байруудынхаа нэн тэргүүний 53 айлын асуудлыг шийдчих юм бол дараагийн байруудаа нөгөө төлөвлөгөөнийхээ дагуу чөлөөлөх. За тэгээд одоо таны байгууллага аж ахуй нэгжийн хариуцах хөрөнгө оруулалт гарч ерөнхий төлөвлөгч одоо ингэж хийчихэж байгаа. Шинээр бид нөгөө олон улсын архитектор одоо ажруулж байгаа. Тэгээд тэр нөгөө Япон, Солонгос, Хонконг, Сингапурын гээд архитектор төлөвлөгчтэй ингээд хотоос орж ирж байгаа. Энэ одоо энэ байгаа хэсгийг асар хааны бүс гэж. Тийм байна. Тэгээд энэ бол одоо худалдаа үйлчилгээний. Тэгээд нөгөө үйлдвэр технологийн паркийн хэсэг. Энэ нөгөө оршин суух хэсэг, эмнэлэг эрүүл мэндийгээд ингээд төлөвлөсөн байна. Тэгэхээр яг олон улсын нөгөө архитектор төлөвлөлтийн компаниудаар мэргэжлийн хүмүүсээр ингээд хийгдсэн учраас одоо энд бол газар олголтыг бүгдийг зогсооцсон. Яг энэ төлөвлөлтийнхаа дагуу хийгээд одоо энэ цагаан байр мариуд буухаар яг энэнийхээ дагуу төлөлтүүд нь хийгдээд иймэрхүү одоо бас орон сууцнуудыг агуулгах одоо барихгүйгээр сүүлийн нөгөө эрчим хүчний хэмнэлтээр ногоон орон сууцнуудыг тийм ээ. Ногоон орон сууц, өмд дизайнтай, машин тэрний зогсоолт одоо ч энэ тийм барихаараа нэг барихын тулд бариад машин зогсоолт, машин хүн явж болдоггүй, тийм үгүй суугч тоглож болдоггүй. Тэгэхээр яг энэ төлөвлөлтөөр барилга байгууламжтай явуулна. Энэ ертөнцийн зүгээрээ байгаа. Үйлдвэр технологийн парк хийсэн. Тэгээ манай ерөнхий төлөвлөгөө гарсан чинь амар яг энэний дагуу бид нар ажиллаад дахин төлөвлөлтөөр нь анхаарал явуулчих. Тэгээд энэний дагуу баригдаж байгаа энэ 1000 айлын орон сууц чинь энд эхэлсэн яваа шүү дээ. Энэ хэлж байна.